За сайн байцгаана уу. Манай Мэлхийн ордынхны 2026 оны ерөнхий төлөв гэсэн урьдчилан эхэлж байна. За эндээс харахад манай Мэлхийн ордныхаа 2026 онд одоо шин сайхан боломжууд нэгдсэн одоо ийм сайхан жил байна гэж харагдаж байна. Тийм ээ. Урд алдаанаас суралцсан. За энэ дээр одоо ялангуяа одоо хүүхэдтэй болохыг хүсэж байгаа хосууд бол энэ жил одоо өөрөв тас одоо хүүхэд авчирч өгөх нэ, мөн одоо шинэ хүүхэд төрөх нэ, мөн одоо энэ дээр бас шинэ бизнесийн санаа, одоо шинэ амьдралын замч гэдэг юм уу, замналч гэдэг юм уу нэгдсэн байдал харагдаж байна. За одоо энэ дээр одоо шинэ хүүхэд төрсөн эсвэл одоо жирэмсэн болсноор одоо та орон гэрээ өөрчилсөн, тусдаа гарсан тийм ээ, эсвэл шинэ байр худалдан авсан, эсвэл ямар нэг байдлаар нэг орон гэрний асуудал чинь шийдэгдэж шинэ газар нүүсэн суусан ийм байдал харагдаж байна. За одоо энд манай Мэлхийн ордныхны одоо би харж байгаагаар бол энэ сүүлийн 3 жил гэж харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг одоо сүүлийн 3 жил одоо нэлээд амьдрал докторгүй энд тэнд тийм ээ, эсвэл одоо нэлээд эргэлзээ дүүрэн нэг л нэг тогтож суурсаж өгөхгүй байгаа юм шиг ийм харагдаж байгаа бол одоо за тэгээд нэг ороо босгаал юм харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ жил бол одоо нэлээд сайхан зүгширч одоо тайвширч гэдэг юм уу нэг голдролтой орох нэ гэж харагдаж байна. За энэ таны туулсан одоо энэ зам одоо таны явж байгаа энэ зам бол яхаарахгүй таныг ухаалт хүргэсэн харагдаж байна л та. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо оюун ухааны тесрэлт тийм ээ, алдаанаас суралцсан ахиж би ийм хизэж тэхгүй ч гэдэг юм уу, энэ нэг юмыг одоо бат ойлгосон ийм одоо за бие махбодын хувьд ч гэсэн мөн одоо оюун ухааны хувьд ч гэсэн нэлээд тесэрсэн юмыг ойлгосон, ухаачсан одоо энэ одоо ухаацсан ойлгосноор одоо амьдралд өөрөө одоо зөв байр суурийг эзэлсэн иймэрхүү жил харагдаж байна. За мөн одоо энэ жил та одоо би түрүүн хэлсэн шинээр бизнес юм уу одоо юм эрхлэх гэж байгаа бол одоо энэ жил эхлүүл зүгээр та эсвэл ажил хайж байгаа бол энэ жил одоо сэтгэл санаанд чинь таасан сайхан ажил олдох нэ гэж харагдаж байна. Мөн энэ ажлаар одоо улбаал нэг юмнаас улбаалсан нэг тийм олон сайхан боломжууд одоо танд нэгдсэн байгаа харагдаж байна. За тэгээ энэ дээр одоо дэлгэрүүлж харах юм бол энд одоо нэг ярьсан юм эсвэл одоо нэг хийх гэж байгаа юм одоо нэг жоохон удсан бартаатай байгаа өнөөхөнд нэг тийм харагдаж байна л да. За тэгээ энэ дээр одоо жишээлх юм бол гэр бүлийн хүн одоо хөрөнгө оруулна гэсэн байд юм уу, аль эсвэл одоо танд одоо туслана гэчихэд туслахгүй байгаа хүлээгдэж байгаа юм шиг. Эсвэл одоо энэ хүн одоо бодож эргцүүлж байгаа юм шиг тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ шийдвэр бол одоо таны найзнаар бас гарахгүй нэ гэж харагдаж байна тий. За энэс болж одоо бас гэр бүлийн дунд гэдэг юм ажил дээр одоо өсөлт таныг одоо амлсан өсөлтийг эсвэл танд амлсан одоо байр суурийг өгөөгүй юм уу, цалин өгөөгүй юм уу, ямар нэг тийм юмнаас болж одоо маргаан гарснаар та одоо шин шийдвэрт хүрсэн харагдаж байна л да. Энэ дээр ажил дээр ч адилхан, амьдрал дээр ч адилхан. Тэгэхээр зэрэг энэс үүдсэн одоо та шинэ одоо шийдвэр одоо гаргах шаардлагатай болсон одоо эсвэл өөрөө тгий эсвэл ингээ тийм ээ гэсэн ийм шийдвэрт хүрсэн харагдаж байна. Энэ дээр одоо бас манай Мэлхийн ордныхан одоо 26 онд бас одоо хамт олон гэдэг юм уу найз нөхөд гэр бүлийн дунд нэлээд одоо хил ам
их тойрсон байна шүү. Хэл амны дунд байгаад байна шүү. Энэ дээр одоо хэлсэн байна л да бас ерөнхийдөө ийм хэл амнууд байна. Тэгэхээр зэрэг нэг өөрийгөө нэг жоохон чөлөөлөөд тийм ээ бие махбодын хувьд ч оюун санааны хувьд ч гэсэн нэг бас нэг жоохон зайтай өөрийгөө нэг тайвшрах цаг хугацаа өгөөрэй. Яагаад гэх юм бол танд одоо энэ жил одоо маш чухал шийдвэрүүд гаргах юм мөчүүд байна тий. За энэ мөчөд одоо бэлэн байх, өөрийгөө амраах, ер нь 50 хүнээс л ер нь зөв шийдвэр гардаг шүү. Тийм ээ өнөө маргааш энэ одоо юмд түүрцэн, ууралсан, уцаарлсан эсвэл амьдралд одоо сэтгэл ханамжгүй юм уу, ханамжтай юм уу тийм ээ иймэрхүү байдлаас болж одоо шийдвэр гаргах юм бол иймэрхүү нөхцөлийн дунд шийдвэр гаргах юм бол одоо бас буруудах юм магадлал өндөртэй. Тэгэхээр одоо энд одоо найз нөхөд болон гэр бүлээсээ төр зүрх холдож өөрийгөө тайвшрах цаг өгөөрэй гэсэн ийм мессеж өгч шүү. За тэгээ ерөнхийдөө бол яг хаа мэлхийн ордныхны ерөнхий төлөв одоо юу гэдгийг ерөнхийд нь харахаар зэрэг одоо энэ жил бол одоо ерөнхийдөө түрүүний миний хэлсэнчлэн шинэ opportunity, шинэ одоо ийм бизнес янз бүрийн new path тийм ээ энэ бүхэн нэгдснээр таны одоо санаа зовоож байсан одоо таны мөрөн дээрх ачаа багассан эдийн засгийн байдал нэлээд тогтворцсон мөн одоо бас доктортой ажилд эсвэл доктортой мөнгө олох үүд хаалга нэгдсэн ийм сайхан жил байх гэж байна шүү. За энэ дээр өшөө бас нэг энэ одоо дунд шатны шүүхээр шийдэгдсэн шүүхэд байгаа зүйл шийдэгдэж танд одоо баяртай мэдээ авчирсан байна. Энэ одоо ямар нэг байдлаар одоо та ямар ч байсан таны ялалтаарч гэдэг юм уу дуусаж танд энэ нэлийн ашигтайгаар эдийн засгийн байдал эсвэл шинэ одоо орчин нөхцөлийг үүсгэсэн ийм байдал харагдаж байна. За ийм байна. За энэ дээр одоо хайр сэтгэлийн хувьд манай одоо синглчууд бол одоо энэ дээр юу гэсэн байгаа тий хүнтэй суух нэ гэж гарсан байгаа тий. Тэгээ ялангуяа одоо хэрв одоо найз залуу найз бүсгүйтэй бол одоо дараагийн шатанд шилжсэн тийм ээ гэрлэлтэнд хүргэсэн ийм жил байх гэж байна. Мөн одоо хосоо хайж байгаа ганц бие улсууд бол одоо бас түрүүний миний хэлсэнчлэн тийм ээ. За одоо энэ дэр хостой улсууд дээр энэ дэр нэг хэлэх юм байгаад байна л да. Одоо таны одоо ямар нэг одоо токсик тий одоо та их одоо архитар сууд юм уу их тамхи татдаг юм уу аль эсвэл хит их ажилтдаг юм уу эсвэл одоо мөрийтэй тоглодог юм уу таны иймэрхүү одоо зан ааш энэ дээр одоо давхар гарсан байж байгаа. Тэгэхээр иймэрхүү одоо нөхцөл байдал таны армантик амьдралд их нөлөөснөөр одоо хажуудах хань жил найз нөхдөд одоо эсвэл амраг ханаа одоо гомдохын магадлал өндөртэй биш үү. Энэ нь одоо армантик харьцаанд нөлөөлсөн байх нөлөөлөх магадлал өндөртэй. Мөн одоо энэ дээр өшөө бас нэг төрлийн хүмүүс нь болохоор зэрэг одоо хит их чимээгүй явчихсан. Төвчээд яваад байгаа юм шиг тийм ээ. Тэгснэр энд одоо ингээд тесрэлт харагдаж байна л да. Би одоо энэ тесрэлт гэдэг яриад байгаа. Энэ дээр одоо бас энэ хайр сэтгэлийн асуудал дээр энэ дээр одоо хүн одоо нөгөө хорхоо биендээ хүрэхээр бас аргандаг гэдэг шиг тийм ээ. Хэдийгээр одоо чимээг болооч хит ингээд даварсан юм байдал харагдаж байна. Ингэснээр одоо та дотроо буглах тийм ээ. Гинт тесрэх дугаа байж байжснаа их хурц шийдвэр гаргах иймэрхүү хандлагууд харагдаж байна шүү. Тэ энэ дээр одоо бас өөрийгөө хамгаалах одоо хит дуугаа явж өөр тотгошоогоо орсноор одоо таныг сэтгэл готрол юм айл эсвэл энэ тесрэлтэнд хүргэсэн юм харагдаж байна шүү. Энийг одоо зөөлнөр гаргах эсвэл ойлголцох хит хөөргөө төгчгүй байх тал дээр одоо жишээлбэл өөрийгөө хамгаалах шаардлагатай үед одоо дор шийдээ дор хилээд яваарай гэсэн иймэрхүү мессежнүүд давхар харагдаж байна шүү.
За ингээд одоо ерөнхийдөө энэ дээр бас хэлэх нэг юм болохоор зэрэг ерөнхийдөө өөрийгөө хайрлаа л гэсэн байгаа шүү. Shadow гэсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг өөрийгөө хайрлахгүй болвол одоо хэн таныг хайрлах вэ? За энийг одоо маш өргөн хүрээнд нь авч үзэж бодоорой тий. Өөрийгөө нэгдүгээрт нь тавихгүй одоо за яг энэ удаад гэр өнгөрүүлж явсаар байгаад одоо юм төсөөлтөнд хүрсэн байдлууд харагдаад байна шүү. За ийм мессежнүүд байж байна. За ерөнхийдөө бол яг хэрэг одоо шинэ хүнтэй танилцсан бол одоо give it some time гэж байна. Тэгэхээр зэрэг энэ одоо хайр гэдэг юм уу, энэ харьцаа гэдэг юм уу, ургах нэг цаг өгөө, бити нэг шамдуулах, яаруулах, өөрөө яарах, хүнийг яаруудах юм байдал бити хийгээрээ. Ийм байдал бол одоо бас нөгөө хүний төвчээрийг алдуулах, өөрөө төвчээр алдах ийм байдлууд харагдаад байна шүү. За ингээд та бүхэндээ одоо 2026 онд нь ажил амьдралд наасж байгаа сайн сайхан бүхний хүсмээр ёо. За ингээд та бүхэн хувийн уншлага сонирхож байх юм бол одоо миний Facebook пэйж болох Монгол Стар тайрад орж одоо мэдээлэл аваарай. Ингээд та бүхэндээ баярлалаа, баяртай.